Өнөөдөр чанартайгаа нүрээ хамтдаа будаад хамтдаа үсээ хязгалтгая. Мэдээж эхлээд арьсаа бэлдэнэ. Тэгээд би маск тавих гэж юм. Усны ороод сая гараад ирсэн. Маска тавьчаад, маска тавингаа чонгирийнхын юмнуудыг янзлаад эхлүүлчихье. Тэгэхэд ер нь бол арьс маань бэлэн болно. Тэгэхэд хамтдаа нүрээ будаж эхлэе. Ер нь бол нүүр будалтын өмнөх маскыг бол 5 минут ч юм уу 10 минут бол тавьчихад яваа байл. Мейкапа бүгдээрээ хийж эхлэе. За хамгийн түрүүнд болохоор нарны тусаа түрхэх хэрэгтэй. Бол нарны тусыг өглөөч бай, өдөрч бай, тэ харахуйч бай, бүрэн хийч бай. Сайн түрхэх хэрэгтэй. Бейсээ тавья. Бейсээ тавьж байгаагийн учир нь одоо зарим хүмүүс болохоор ерөөсөө бейс тавьдгүй, праймер тавьдгүй. Бейс тавьж байгаагийн учир нь нэгт одоо кремийн чин арьсанд чин гүн шингэхээс одоо сэргийлж мөн одоо будгийн чин илүү удаан тогтцтой байлгадаг. За би өөрөө их гурай төрлийн арьстай. Тэгэхээр одоо чигт сайн өгчөөж суурин аягүй гой байж ээж арьс барцаахгүй гойжигэд гоё фаундейшн гоё төгс тардаг гэсэн үг. За тэгээд би болохоор спонжороо кремээ тараачдаг байгаа. Яагаад спонж хэрэглэдэг вэ гэхээр надад илүү ингээл яг багс макс хэрэглээл ингэж болно л доо. Гэхдээ спонж нь болохоор миний хувьд илүү гоё тарааж өгч илүү гоё бленд хийж өгдөг юм шиг санагддаг. За миний болохоор хэрэглэдэг крем болохоор энэ. Тэгээд спонжоо бас ийм нойтон ийм томруулж хэрэглэнэ. Одоо миний арьсыг харж байна та нар. Консилер. Мэдээж өө жоохон дармаар байгаа гэрлээ гоё өгмөр байгаа газартаа тавьж өгнө. 30 секунд жоохон ингэж байлгаж байгаа. Ран плант хийх юм бол илүү гоё тогтцсон. Удаан эндээ яг үлддэг юм шиг санагддаг. Одоо флаша тавья. Үүний дараагаар паудер. Уг нь л би ийм Dior-ийн ийм cushion powder-ыг хэрэглэдэг байсан. Тэгээд одоо дуусч байгаа учраас арай өөр төрлийн, өөр одоо брендийн powder төрхөж үзье гэж шийдээд ийм powder авсан. Дараа нь гэрэл судраагаа өнгөрнө ч юм уу энүүгээр нь ингээд заримдаа холиод
хэрэгэлдэг. Жохон хэд хамрын доотлолт. Тэгэх юм бол дэшээ гоё шантгаар харагдана. Нүдэ буудъя. Энэний болохоор эхлээд зүгээр юм бүдэг юм бороороо сүрэ тавья. Мэдээж дээдлээ буцсан бол доотлолтоо ч гэсэндээ энэ дэр нь тавьж өгнө. За ингээд сүрэ нүдэндээ гоё ингээд бүтгэн гоё юм сүр тавьж өгөөд тэгээд нэг нүдэ бодохгүй. Хэрвээ хүсээд жоохон тодруулах юм бол эсвэл энэ тоо дөнгөөрөө жоохон ингэж авч агаад энэ одоо яг ингээд жоохон хэсэгт тэгээд дээдлээ буцсан бол доотлолтоо. Нихаа өмнө жоохон гэрэл тавьж өгье. Надад болохоор хоёр өнгө байна. Энэ цагаан уу, энэ үү гэж бодоод байна. За ямар ч гэсэн тэгвэл зүгээр Dior-ийнхаа цагаан өнгийг урдаа гэрэл болгож тавь. Жохон яг энэ хэсэгтээ. За нэг ингээ гэрэл тавьчлаа. Тэгээд одоо хамаг дээр одоо энэ ягаан өнгөөр плаша жоохон нэмээд хайлайтер маягаар энэ ч өөрөө нөгөө саата учраас хөмсгөө жоохон янзлаад үзүүрх хэсгийг жоохон тодруулъя. Уруулаа жоохон бутаад. Тэгээ энэ бол тэгэл надад одоо миний хувьд хамгийн гоё уруул хүрээлэх санагддаг. Энэ болохоор бүр амар дээр үеих штэ тий. Манай ээж мэж баг хэрэгэлдэг байсан баха. Тэгэхээр одоо ер нь бол миний буудалт болчихлоо. Одоо хүсээ задлаа. Оо. За тэгээд ийм боллоо. Та нарт ямар санагдчих комментээр бичээрэй за. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа.